Манад ирж байгаа эмчлүүлэгч нарын гэр бүлийн ярьдаг байхгүй. Одоо ингээд утас дуурахад хүртэл би ийм айцтай болчиход байна. За одоо хаанаас ямар аппликейшнээс мөнгө одоо нэх бол тий залах бол үр ширээ түлгэх бол за магадгүй орж ирээд орон байрыг мань хураагаад авчих үү гэсэн юм айцтай байж. Ер нь бол нөгөө одоо хэвийн амьдралаас таашаал авч чадхаа бэлсэн битг. Энд ч яста боломжийн юм биш тий. Би бас яагаад ингэ тоглолцож болтгүй. За бас ингэж нэмэлт орлоготой болчихъя л да тэгвэл санхүүгийнхаа асуудлыг шийдчихэл та гэсэн энэ бодол би олж үгүйсгэл их дагуулдаг өвчин байхгүй. Би бол бусад хүмүүстэй адилхан тий гудамжинд одоо согтож унаад бол янз бүрийн одоо байдал гаргаагүй байна. Эн чинь бол оюуны спортч гэдэг юм уу тий. Би бол олох үедээ олдог байсан. Харин одоо сая хэсгээ хугацаанд нэг жоохон мөнгө алдчихлаа. Гэтэ зүгээрээ дахиад бол мөнгө олно штэ. Гэтэ тэрнгөө би хождог байсан гэсэн энэ төөрөгдөлд орж авсаар ээждэг. Тэр хүний дагаад гэр бүлийнхэн эргэн тойрны ах дүү, хамаатан садан, найз нөхөд тийм ээ тэр хүнтэй хамааралтай бүх хүн тэр хүнийг дагаад өвчлсөн байдаг. За чи яагаад энэ юу хийгээд энэ те чи нөгөөдгөө бас л тоглож гинөө гэл нөгөө хүнөө мөрдөж мөршгөх жишээний ч гэдэг юм уу тийм ээ нөгөө итгэлцэл гэж нэг зүйл байхаа бэлсэн мэт. Яагаад итгэлцэл алдагдчих вэ гэхээр урд нь би одоо боли татгалзъя гэсэн бол маш олон амлалтуудыг өгсөн байж байгаа байхгүй гэр бүлийнхэнд. За хэрв найз нөхөд эргэн тойронд тоглодог байх юм бол та тэр орчинд айлхаар бити байгаарай тийм ээ айлхаар та холтоороо гэж зөвлөмөр.